Үзэгч та бүхнийхээ орой амгалан айлтгая. Би сэтгүүлч Бадарчин Жаргалмаа. За энэ үзэгч та бүхэндээ уулзуулж студид ярилцахаар Шинжлэх ухааны академийн олон улс судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Шинжлэх ухааны доктор профессор Баатар Угааг үрсэн байгаа. Урилга хүлээж хүрэлцээрс танд их баярлалаа. Тэр үзэгч маань сайн мэдж байгаа энэ жил за Монгол улс Америк нэгдсэн улс хооронд дипломат харилцаа үүссний за түүхт 30 жилийн ой тохиож байгаа. За энэ үйл явдалтай холбогдуулан би бас зочноо байсан гэж хэлж болно. Мэдээж яг Монгол улсын 3 дахь хөрш бол ялцчгүй Америк нэгдсэн улс гэж дурддагддаг. Гэхдээ яг энэ хоёр улсын хооронд харилцаа өнөөдөр ямар хэмжээнд байна вэ гэдгээс хоёул яриагаа эхлэх үү. За тийм ээ 3.1 ардаа өглөө. Тэгээд энэ харилцаа бол одоо 160 Монгол хүнийхээр бол 160-ны талыг өнгөрөөсөн ийм төвхтэй харилцаа. Харилцаа тогтоохын тулд маш их урт замыг туулсан. Тэгээд харилцаа амжилттай хөгжөөд өнөөдөр 30 дахь жилийнхаа ван баярыг одоо бүгдээрээ тэмдэглэж өнгөрүүлж байна. За энэ харилцаа бол яг шин цаг үед болж байгаагаар онцлогтой. Дэлхийн ертөнцийн тэрээр өөрчлөгдөж, асар хурдтай өөрчлөгдөж байгаа цаг үед болж байна. Тэгэхээр бид нэр хуучнараа сэтгэж, хуучнараа бодож ингэж Монгол Америкийн харилцаанд сэтгэл ханж одоо уулзалтуудаар дээд түвшний уулзалтуудаар сэтгэл ханаад за зөвлөлтөх уулзалт болж байна. Энэ бол болж байна. Улс төрийн харилцаа, соёлын харилцаа, боловсрол, батлан хамгаалах салбарт тэлэн өргөжж байна. Энээс илүү яах юм гэж бас болохгүй гэж би боддог юм. Хамгийн гол нь эдийн засгийн тусгаар тогтнолыг, эдийн засгийн ашиг сонирхлыг 3 дахь хөршин эдийн засгийн сонирхлыг Монгол бий болгох ёстой л гэж боддог юм да. Яг таны хэлж байгаа яг ингээд Америк Монголын хоорондох эдийн засгийн хамт ажиллагаа ямар хэмжээнд байна гэвэл ер нь жоохон хомсгон мэдээлэл байдаг юм байна. Маш эдийн засгийн харилцааны хувьд эдийн засгийн харилцаа хамтын ажиллагааны хувьд ярихад үнэхээр одоо бусад хөрсөн төвшөнтэй бодит нөхцөл байдалтай харьцуулж үзэхэд бол үнэхээр одоо маш бага төвшөнд худалдаа ч гэсэн тэр. За худалдаа гэхчил нэг 240 орчим сая долларын худалдааны эргэлтэн тийм. Монголоос бол 15 сая одоо жилд ийм орчим гаргах юм маш бага. Та бүхэн мэдж байгаа одоо Америкийн дэлгүүрүүдэгээд жижиг дандаа контейнерээр манай тэнд байгаа залуучууд зөөдөг. Тэгээд энэ бид нар бол Америкийн бараа бүтээгдэхүүнийг боломжтой хэрэгээр авч байна. Бас сонирхож байна. Чанартай гэдэг талаасаа. За тэгтэл өнгөрсөн 90-с 2013 оны хоорондох тоо мэдээгээр бол Монголд Америкийн 308 сая одоо $10 шууд хөрөнгө оруулалт орсон байдаг. Энэ нь бол Монгол улсад бүртгэгдсэн аж ахуй нэгжийн цэвэр одоо хөрөнгө оруулалт гэдэг. За эндээс одоо нийтдээ бол 322 компани байна гэж үйл ажиллагаа явуулж байгаа. За энэ үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг бол Америкийн төр нь бол бодлогоор дэмжихийг хичээдэг. Эднэр бол Монголд орж ирээд одоо нэгэнтээ үйл ажиллагаанд тогтворжаад байгаа нь. Тэгэхдээ энэ манайхны энэ ороо босгоо цаг үед эдийн засгийн энэ хямрал тэгэл засаглалын тогтолцоо тогтворгүй байдлын улмаас болоод ерөөсөө манайхыг хайж яваагүй. Ямар ч хэл байсан тэсжилдээд энэ нь бол бас их сонирхсан хэвээр хүлээлттэй. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалт нь Монголын одоо нийгмийн эдийн засгийн салбар болгонд л одоо тодорхой хэмжээгээр байрсан. Дүгэн тархсан. Тэгэхээр энэ нэг талаас нь яаж үзэж яах вэ гэхээр ерөөсөө Америкчууд, Америкийн бизнесмүүд, хувийн хөвшлүүд нь Монголыг сонирхол нь байна. Одоо эдгээр тэр оруулсан жижиг хөрөнгүүд нь туршилтын журмаар. Энэ цаашдаа өргөжүүлж болох. За энэ өнгөрсөн хугацаанд оруулсан хөрөнгө оруулалт нь аль чиглэлд төлөх вэ гэхээр нийтийн хоол бидүүх нэмэгдэг үйлчилгээний салбарууд байж байна. Нийтийн хоол үйлчилгээнээс. Хоёр дахь нь геолог уул уурхайн салбарт байж байна. За дараа нь одоо банк, санхүү тэгэл жижиг салбаруудад жижиг бага хэмжээний хөрөнгө оруулсан. Дандаа хувийн хөвшлийн жижиг аж ахуй нэгжүүд байж байна. Яг одоо үүдгч үнэхээр одоо Америк болон Монгол улсын хоорондох эдийн засгийн харилцааг бол яг хувийн хөвшил дундаа за одоо жижигхэн байна, бичил байна тийм ээ. Тэгэхээр энэ бүгдийг өргөх одоо улсын одоо эдийн засагт нөлөөлөх хэмжээнд хүрэхийн тулд төрийн бодлого заашгүй шаардлагатай. Маш зөв. Одоо таны хэлдэгтээ би санал нэг байна. Төрөөс одоо бодлогоор дэмжиж би сая түрүүн хэллээ Америкийн нэгдсэн улс одоо чинь POD гэдэг POD Energy гэдэг хамгийн том одоо дэлхийд толгой цогтөг компани орж ирээд бараг 10 жил одоо лобби хийгээд одоо ингэж ашигтай ингэж оролцъё тэсэл тендер тэгээд явсаар байгаад сүүлд нь замхарлаа. Энэ яаж ийм нөхөр ерөөсөө эдийн засгийн ашиг сонирхлыг тухайн одоо улсын
тэр дундаа Америкийн нэгдсэн улсын энэ эдийн засгийн ашиг сонирхлыг бий болгох. Тэнийг хөрөнгө өмчөө хамгаалах тийм стратегийн ач холбогдолтой юмд бол дөрвөн гомсронгоо хурал дээр хэлж байна лээ л дээ. Ерөөсөө энэ бодлогоор дэмжих гэдэг асуудлыг задлж үзэх хэрэгтэй. Би энд үнэхээр санал нэгтэй байна. Бодлогоор дэмжиж шинэ тендер зарлаа гэж бодъё. Тэгэхээр энэ 3 дахь гэршин бүр одоо ангийн ойрын маш чухал гэж үзсэн ийм хөрштэйгээ одоо таны карманд одоо тийм оноо гэдэг ч юм уу байна гэдэг юм бүр тийм маягаар одоо бодлого болж хэрэгжүүлэхгүй бол энэ ингээд явахгүй. За саяхан энэ Америкийн шинэ засаг захиргаа ажлаа хүлээж авахын өмнөхөн 1-р сарын 19-нд энэ олон улсын ил тод байдлын гэрээгэд Америк Монголын хоорондын хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгоод гарын үсэг зурлаа. Энэ бол бас нэг давуу тал. За энд яаж нөхдөд зэрэг нөгөө Монголд болдгоо битгүү нөгөө Монгол тоглоомын дөрмөө тоглох юм чинь энэ хэлэлцээрээр хоригдож байгаа. Энэ зөвхөн Америкийн хөрөнгө оруулагч биш. Бусад одоо гадаадын шууд хөрөнгө оруулалтанд жинтэй хувь нэмэр болох ийм хүчин төгөлдөр хэлцээ. Гагцгүй энийг монголчууд одоо яг цаасан дээр манайх ч гэсэн хөрөнгө оруулалтын оршноод хөхөөлн дэмжин, бизнесийг хамгаална, татварын хөнгөлөлтийг зөвлөнө гэж байна. Энийг бид нэр одоо энэ цаасан дээрх биш, одоо үгээрээ биш, үйл явдлаараа үйл ажиллагаагаараа л илэрхийлэхгүй бол Америкчууд сонирхсан сонирхол байна. Хэвээр байна. Энэ хөрөнгө оруулалтын хэмжээгээр бол 4-р байранд явж байна. Тэгээд төрүүчийн миний дурдсан. Тэгэхээр эднэр сонирхол маш их байна. За одоо юу гэж байна эднэр чинь бүр сүүлийн үед энэ Монголд байгаа одоо Монгол юу Хойд Америк Монголын бизнесийн зөвлөл гэж байна. Энэ 27 жилийн түүхтэй байгаа. За нөгөөх нь бол Америкийн худалдаа зөвлөлдрийн танхим гэж төрийн бас байгуулга. Эдэн Монголд судалгаа явуулчих. За одоо бид нэр ямар юм дээр нонлох вэ? Цаашдаа ирээдүйд юунд одоо чиглэсэн стратегийн чанартай хөрөнгө урт хугацаанд тогтвортой ажиллах ямар салбар байна? Ингэж тооцоолж үзээд эдний судалгаанаас үзэхэд эднэр Монголд бол сэргээгдэх эрчимч, нар, салхи тэгээд бусад одоо эрчим хүчний одоо Азийн супер сүлжээ гэж манайхан ярьдэн шүү дээ. Зүүн хойд Азийн эрчим хүчний одоо ирээдүйтэй сүлжээ. Энэ бол удаан хугацаанд тогтвортой үр ашиг хүсэлж. За тэгээд дараа нь уулуурхаа мэдээж ашигт малтмалын эрэл хаагуул манайхан бол одоо сая тоог нь нэмэгдүүлнэ. Тэгээд одоо хөнгөлттэй боломжтой нөхцлөөр одоо эрэл хаагуул ашигт малтмалын эрэл хаагуулах дэмжинэ гэсэн маш их чухал шийдвэрүүд гаргалаа. Одоо энийг ажил хэрэг болгож нөгөө 3 дахь гэрш гэдэг талаас нь бас энийг нөгөө миний бодлогоор дэмжинэ гэдэг талаасаа дэмжиад ингээд өгөх юм бол эдэнд маш их сонирхол байна. Дараачийн нэг асуудал бол хөдөө аж ахуй. Монголын хөдөө аж ахуй бол маш ирээдүйтэй салбар гэж үзээд тэр Америкийн худалдаа зөвлөлдрийн Монгол дахь салбар нь Аз номхон далайн одоо тэр салбаруудтайгаа хамтарч ажиллаж байна. Одоо ингээд утгагүй нэг хурал болох гэж байна. Тэнд хөдөө аж ахуйн одоо Монголын хөдөө аж ахуйн салбарыг одоо 3 дахь одоо хоёр талын хамтан ярилцаад 3 дахь тал руу олон улсын тал руу хандуулах юм сонирхолтой. Тэгэхээр энэ бүгдээс хараад үзэхэд бол Америкчууд Монголыг бол шин зах зээл эднэрт одоо юм боломж байна, ирээдүй байна гэсэн сонирхол маш их байна гэж би боддог. Тэгээд чамлалтаа ч гэсэн одоо ерөөсөө эднэр гараад явсангүй. Монголыг орхисонгүй, баяртаа гисэнгүй. Тэгэхээр эднэр бол үнэхээр сонирхол байна. Гагцгүй одоо биднээс Мангана засгийн газрын бодлого нь энэ цаасан дээр биш, тогтоол шийдвэртэй биш, бид нар тэгнэ биш, чухам энэ бүгдээрээ үг амаараа биш, үйл ажиллагаагаараа л харуулж чадвал энэ 3 дахь гэршин эдийн засгийн ашиг сонирхол, эдийн засгаа хамгаалах дээр сонирхлын бий болгох. Энэ бол явандаа ерөөсөө хөршинч бай, цаад олон улсын талаас энэ асар хурдтай өөрчлөгдөж байгаа энэ 90 цаг үед бол нэн чухал гэж би боддог юм да. Сая бас Америкийн нэгдсэн улсын тэргүүн Трампыг тангараг өргөх ёслолын үеэр бас сошиал ертөнцид Дональд Трамп Монгол улс гэж байдгийг дэлхий дээр Монгол улс байдгийг мэддэг болов уу гэсэн хүмүүсийн сэтгэл байсан л та. Үнэхээр энэ Трампын засгийн газар одоо үйл ажиллагаагаа эхлүүлээд Монгол улс болон Америкийн нэгдсэн улсын хооронд ямар өөрчлөлтүүд гарах бол? За энд бол бас нэг тэр сошиал ертөнцөөр шүүгжсэнийх бол дараа нь бол Монгол ийм улс байдаг юм байна гэдэг нь тэр багийнх нь тайлбарлаа. Тэгээд
тэр цагаан хэрэм гэдэг чинь юу монголчууд босгосон юм уу? Ийм алт юм байдаг юм, ийм төвхтэй юм уу гэд тэр юу мэдээллийг өгсөн энэс болоод тэр хүн маш их эерэг ойлголттой болсон гэсэн бас нэг тийм мэдээлэл төгж байдаг юм л. Тэгэд энэтэй харьцуулах энэ далинд нь хэлэхэд бол ер нь хөгжиж байгаа орн. Тэр дундаа Монголтой харьцах харилцаанд Америкийн нэгдсэн улсын талаас бол хуучин өргөжлөж байсан бодлого хэвээрэн гэдгээ сая ерөнхий сайд элчин сайд ч хэлж байна. Цаашдаа бол энэ бодлого ерөөсөө үйл ажиллагаа болж чиглэнэ. Эдийн засгийн ашиг сонирхол бизнесээ дэмжих, хүмүүсээ дэмжих энэ тал дээр бол хуучин харилцааг хэвийн л явагдана гэж боддог. Саяных одоо Мексикийн хил дагуу хил 3100 хаан босох нь тэр юг татвараар худалдааны татвараар яна. Манайхны хувьд бол одоо тийм айхтар эдийн засагт нөлөөд суц хэмжээтэй ийм алга байна. За монголчууд ингээд Америк Монголд хөрөнгө оруулалт сонирхолтой байгаад манай монголчууд цөөнч гэсэн бас Америкт хөрөнгө оруулалт хийж цахим юуж байна. Одоо дэвшгар компани байна шүү дээ. Америкийн нэгдсэн Америкт үйл ажиллагаа хийж стейт болгонд байна. Мужи улс болгонд байж байна. Тэгээд тэд нар яаж нэг жижиг одоо худалдаа, үйлчилгээ, тээврийн салбар, барилгын засварын ажил зарим нь өөр томруулаад бүр чулууны үйлдвэр хүртэл ажиллаж байна шүү дээ. Бүр амжилттай ажиллаж байна. За тэр ч үхэд вакцины хөрөнгө оруулалт гэж хийж байна. За вакцины хөрөнгө оруулалт гэдэг чинь нөгөө Америкийн компаниуд төв оруулж байна. Одоо бүр жил болгон тасралтгүй учраас одоо 49.8 сая гаруй $10 хөрөнгө оруулалтыг Америкийн компаниудад хийчихсэн байна. Монголчууд. Тэгэхээр эн чинь аль талдаа бас ч багч гэсэн ингээд дахин ойлголцоод хамгийн гол нь энэ Америкт тулсан оюунлаг залуучууд одоо Цахиурийн фонди, Дэлхийн банк, олон улсын байгууллагад ажиллаад эдгээр чинь тэндээс нэгдээд төсөл хөтөлбөр хэрэгжүүлээд маш их амжилттай. Одоо энэ чинь аутсорсинг гэж байна. Дараа нь нөгөөх гарааны бизнес гэж байна. Энэний хөтөлбөрөд ч гэсэн оролцоолоо. Тэр байтугай дэлхийн дата төвийг Монголд бий болгох тийм хүртэл сайхан амбиц санаануудыг залуучууд өрнүүлээд сонирхож татах хөтөлбөрөд боловсруулж. Инхээр аль талдаа энэ бизнесийн хувийн хвшлийн юг харилцаа хамтын ажиллагаа хөгжүүлэх сонирхол маш их байна гэж би боддог. Сайн асам Монгол Улсын ерөнхий захиа гэлбүүдээр Швейцарын Давос хотын эдийн засгийн форумд оролцохдоо торгоны замын үндэслэгч нь бол Монгол улс шүү гэдэг бас ихэнх тодтогч хэлдэг. Зорилгоор хэлсэн баг тийм ээ. Энэ бол ерөөсөө бүр бодлогоор ер нь анхандаа санаачлагч нь торгоны замыг монголчууд монголгүйгээр торгоны зам байхгүй шүү. Байгаагүй шүү гэж. Энэ одоо Төв Азийн Кыргыз тэр улсуудын юунд тэргүүнүүд оролцсон тэр урал дээр бол бүрүүд зөрүүд цохон гэсэн. Тэгэхээр энэтэй холбогдуулаад би юу гэж ярьж байгаа нөхдөр энэ жил одоо эдийн засгийн коридор 3 улсын эдийн засгийн коридор гэж байна. Эдийн засгийн коридорын ээлжид уулзалтыг Монголдо хий гэж ерөнхийлөгч санал болгосон. Одоохондоо бол аль нэг талаас нь тэдэнд гэж товлсон юм хараахан байхгүй. Тэгвэл ер нь энэ төсөл хөтөлбөр бол үндсэндээ амжилттай явж гэнэ гэж хэлж байна. Агцгүй одоо хөрөнгө гаргах тал нь бол Хятад, Оросын манай хоёр бол нэг жаахан тиймэрхүү хөрөнгө санхүүгийн хувьд. Гэхдээ энэ бол одоо тэр дэдвцийн хөрөнгө оруулалтын банкн дээр дахиад 27 улс сая шинээр нэмэгдэхээр болчлоо. 457 бас. Инхээр энэ улс бол сая Давосын чуулгуулалт дээр Си Жинпин ерөнхийлж хэллээ шүү дээ. Худалдааны дайнд ялагч гэж байхгүй. За Америк байхгүй тэгээд Хятад улс даяаршлын эдийн засгийг хөгжүүлнэ. Даяаршил бол явдгаараа явна. Хинч зогсоож чадахгүй. Тэгэхээр энэ торгоны зам гэдгийг бид гарцаагүй хэрэгжүүлнэ. Бид бол энэ бодлогодоо тууштай байна. Тэгэхээр өөрийнхөө одоо хүчрхэг одоо энд бол итгэл бөөрн байгаагийн одоо нэг илэрхийлэл. Одоо улс төрчид зарим нь одоо шинжээч хийж байна. Даяаршил одоо ингээд зогслоо. Энэ одоо бүр өөргөө гүйцэтгэлээ гэж. Гэтэл хиттийн дарга бол тэгж байна. Үгүй даяаршил бол явдгаараа яв. Энийг хинч зогсоож чадахгүй гэсэн. Тэгэхээр хиттийн бодлогыг хинч зогсоож чадахгүй гэсэн мессеж илгээж байгаа болов уу гэж би бодож байгаа. Ер нь ингэж юу яадаг юм Баатаргой? Хоёр улсын хоорондын харилцааг ямар хэмжүүрээр хэмждэг юм бол? Яагаад би гэж асууж байгааг бол за бид нар 30 жилийн түүхтэй Америк Монголын харилцаа гэж ярьж шүү дээ. Гэтэл өнөөдөр Америк Монголын харилцаа ямар төвшөнд байгаа юм? За ер нь
Америкийн төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри хэлсэн байдаг л да. Улс төрийн харилцаа гэдэг чинь эдийн засгийн харилцаа. Эдийн засгийн харилцаа гэдэг чинь улс төрийн харилцаа гэж. Тэгэхээр энэ хоёр улсуудын энэс дүнгнээд ер нь дэлхийн нийтийн энэ бодлогын харилцааны чиг хандлагаас үзэхэд ерөөсөө л эхлээд улс төрийн харилцаа нь байна. Тэгтээ эрх зүйн орчин үр харилцсан ашигтай хамтын ажиллагаа. Ерөөсөө одоо монголчууд нэг сэтгэл байна шүү дээ. Хөрөнгө чинь ороод ирсний чинь алаад өгье гэдэг юм. Ийм байж болохгүй. Тэгэхээр олон улсын тоглоомын тэд нар хөрөнгө оруулна, ашиг авна л гэж ирэн шүү дээ. Тэ ер нь л харилцсан ашигтай. Тэгэл энэ бол олон улсын бизнесийн хууль байна. Тэгэхээр төр хувийн хөвшлийн одоо энэ хамтын ажиллагааг л аль болох дэмжиж, хөхүүлэн дэмжиж, нөгөө итгэлийн алдахгүй сэргээж. Тэгээ одоо нэг л муу мессеж тарвал тэгвэл тэгэл эн чинь монголчууд нөгөө л хэвээрээ байна. Тэ нөгөө засгийн тийм. Тэгэхээр аль болох сайн мессеж, сайн юм түгээн дэлгэрүүлэхгүй л бол энэ ер нь болохгүй л гэж би боддог юм да. Тий байх байлаа шүү дээ. Хөрөнгө оруулаад ирээ чи гуйчод ороод ирэхээр налаад өгчдөг гэж тий. Тэр юу ч юм үнэхээр бид тэр торны замын төмөр замыг монголоор дариулах сонирхол маш ихээр байгаа боловч дотооддоо уучраа олохгүй байсараагаад тойроод барьчих одоо энэ боломжийг нэг одоо ерөөсөө сүүлийн үед яаж юм л Монголыг тойроод ерөөсөө том магистрал мега Тесла гэж нөгөө яригдаад байдаг нь өөр аль хэдийн эхлээд явагдаад одоо барагдаж. Одоо ганцхан боломжтой хамгийн юу нь бол ерөөсөө зүүн талаараа, баруун талаараа төвөөрөө одоо хологдъя. Энэ төмөр замаа сайжруулъя. Энэ олон улсын чанартай автозам Азийн Төв Азийн коррект хөтөлбөр гэж байдаг. Энээр одоо тэр Шинжаанаар дайрч байгаа урдны замыг Баян үйлгийн цагаан нуураар дамжуулаад Оростойгоо шууд хологдъя. Тэгээд энэ дорнотоор явж байгаа төмөр замаа Оростойгоо холгож өгье. Тэ Аршантаар ингэж холгож өгье гэсэн ийм том бидний хувьд их том төслүүд. Энд л одоо 3 дахь ч одоо хамгийн чухал гэсэн 3 дахь хэршиг ашиг сонирхлыг өнөө гомсронгоо хэлдэг шиг бодлогоор дэмжиж, задлж одоо танааханд яавал илүү одоо давуу боломж байна шүү гэдгийг тэгж мэдрүүлэх тэрний одоо тэр мессежийг өгчдөг. Тэгэхгүй бол тендер гэдэг чинь одоо тэгэл аль болох янз бүрийн лобби юу тендерт тэгээд нөгөө 3 дахь хэршиг ашиг сонирхол гэдэг манайхан тухайн үед өөр нөгөө бодлого нь байхгүй болчихно. Тийм учраас энэ дээр л маш их анхаармаар юм шиг байдгийг. Ер нь Монгол улсын дэлхийн дахинд байгаа энэ нэр хүндэд дотоодын улс төр ер нь хэр нөлөөлж ийн гэж та судлаач юу хэлэх вэ? За ер нь Монгол улсын олон улсын нэр хүнд дэлхийн тавцанд бол маш өндөр байгаа. Өндөр байгаа. Энэ олон улсын хэмжээнд ер нь Монгол улс гэдэг чинь дэлхийд танигдаад дэлхийн чихийг дэдийлгэж байна гэж хэлэхэд илүүдэхгүй болов. Гэхдээ Монголыг одоо нэг урдын адил жижигхэн улс одоо тийм ийм гэдэг ойлголт бол бараг одоо байхгүйтэй адил. Гэхдээ эдийн засгийн хувьд одоо жижиг орн боловсон хүчин санхүүгийн зах зээл нь хөгжөөгүй манайхан сайхан юм ярьдаг л да. Азийн санхүүгийн төв болно, Азийн мэдээллийн төв болно гэдэг юм уу? Банк санхүүгийн төв болно. Энд бол сайхан мөрөөдөх сайхан. Хизээ нэгэн цагт биелэх нь одоо дамжиггүй. Тэгэхээр наад одоо энэ эдийн засгийн хүчин одоо тэр байдал одоогийн нөхцөл байдал нь биднийг ингээд дээшээ яхад Монгол тийм гэсэн нэг л жин гэж ярьдаг да, жин нөлөө тэр талаас нь бол ер нь жахт. Одоо бид нэр АПЕК дэлсэн л гэж байна. АПЕК-ийн гишүүн болно гэж байна. Тэгэхээр нөгөө дор хаяжил 20 тэрбум $10 дотоодын нийт хөтөлбөрт 20 тэрбум байх хэрэгтэй. Тэгэхээр манайх одоо 10 гаруй хон. Тэгэхээр энэ хэмжээнд хүрч байж тэд нэртээ өрсөлдөх жишээтэй. Тэд нэрт хүлээн зөвшөөрөгдөх жишээтэй. Хамтын ажиллагаа. Тэгэхээр хамтын ажиллагаанд энэ улс ямар вэ? Энэ улсын за олон улсын нэр хүнд болоо Монгол окей л гэж хэлж болно. Гэтэл бодит байдал дээр үзэхдээ зэрэгэл өнөө бидний айхтар юмнууд чинь ингээл жин дарагдаад тэр бодлогод нь ингээд дарагдаад тэрнээс биш одоо нөөвч байд юм уу олон улсын төвшөнд бол Монгол залуучууд ажиллаж байна. Бүр том газрууд нь бүгдэнд л манай залуучууд сайхан гялалзаж байна. Эднэрийг л одоо ингээд тэгээд эдийн засгийнхаа одоо потенциалыг жин одоо жаахан өргөж өгөх юм бол
Монгол шиг одоо ирээдүйтэй ерөнхий сайд хэлсэн боломжоор дүүрэн Монгол гэж. Үнэхээр боломжоор дүүрэн Монгол да. Баялаг нь байна уу байна. Хүн ам цөөн одоо дид бүтсэн асуудлуудаа хөгжүүлээд хамгийн гол нь дид бүтсэн. Тэгээд энэ стратегийн чанартай ийм дид бүтцүүдтэй тэр хөрөнгө татахад энэ л одоо бодлогоо чиглүүлээд өгвөл хөгжлийн гараа болов нээлттэй гэж би боддог. Манайх ингээд бас Монголын медиа корпорац хүрээнд ардын үг гэж аян явуулдаг. Тэр маань болохоор томилогдсон болон одоо сонгогдсон эрх мэдэлтнүүд өөрсдийнхээ ажлыг дүгнүүлдэг. Бидний энэ удаагийнхаа энийг болохоор Монгол Улсын ерөнхийлөгч захиагийн элбэгд орж хаяглаж, за ерөнхийлөгч элбэгд орж хоёр дахь одоо юм сонгогдсон хугацаанд одоо 8 жилдээ ер нь юу хийж хэрэгжүүлээ гэдэг юм дүгнэлтийг тавьдаг да. Тэгэхээр таны зүгээр судлаачийн хувьд бас яг үнэхээр одоо Монгол Улсын ерөнхийлөгч элбэгд орж 8 жилийн хугацаанд Монгол Улсын нэр хүндийг дэлхийд дахин хэрхэн гаргаж чадсан бол гэж асуумаар байна. За саяхан Америкийн ерөнхийлөгч Барак Обама 8 жилийн хугацаанд хийж гүйцэтгсэн ажлаа тайлагнасан. Тэрүүн шиг одоо энэ хүн бол тэр үед одоо тэгээгүй бол өнөөдөр ямар байсан? Ямар байх байсан гэд олон жишээ баримтууд дээрээс. Тэрүүнтэй ингээд зөвлөхөд ерөнхийлөгч бол одоо тэрнээс одоо дөөцхөц одоо тэр Барак Обамагийн одоо тэр хэлж байгаа илүү одоо Монголын нэр хүндийг дэлхийн нийтэд одоо өргөхөд Монголын одоо улсыг ойлгох ойлголтыг бүр одоо дэвшинг ахиулахад жин нөлөөг улс төрийн олон улсын хэмжээнд хүртэл өргөд өөрөөсөө чадах хнэ хийсэн гэж би боддог. Тэгээ жишээлбэл Давосын уулзалтыг бол ерөөсөө Монгол тэнд эзлэх байр сууриа эзлээд 8 жил дараал нь тэнд уулзалтанд оролцож гин гэдэг чинь тэр зүгээр өөрөө би очиг гэвэл хэн ч авахгүй гэж хүмүүс ярьж байгаа хэвлэлээр ч ярьдаг. Гэхдээ тэр хүн чинь хэрүү ингэж ягаагүй бол өнөөдөр Монгол тийм байх байсан уу гэх чийтэй. Нөөбөд одоо тийм юу одоо Монголыг төлөөсөн дэлхийн байгаль орчны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч гэл ингээл ажиллахгүй Монгол төлөөлөл байна уу? Оюун гişүү адил. Тийм саваад үцхэд бол энэ ерөөсөө дэлхийгээр дүүрэн одоо гэдэг шиг монголчууд ажиллаж байна. Тийм цөөхөн ч гэсэн ингээд явж байна. Энэ чинь бол манай ерөнхийлөгчийн хийсэн бүтээсэн дотооддоо ч гэсэн засахын төлөө энэ хуулийн шинжилгээ, ижүүрийн шинжилгээгээд арах юм бол тэгээд нийтийн одоо сонсгол гэж байна. Тэгээ одоо нээлттэй нэгэн гэж байна. Энэ тоочод барамгүй л да. Тэгэхээр энэ хүн байх хугацаанд бол яг хөө шөмжил байж л байдаг л да. Шөмжил байхгүй гэж тэр хүн болгоны сэтгэл таалагддаг. Явандаа дараа энэ үрдэн ийм байсан, нэрээ тийм байна гэсэн одоо хүлээлтийг хүмүүс тэртээ тэргүй ойлгоно гэж би боддог. Үнэхээр одоо энэ дараагийн ерөнхийлөгчид яг л ийм одоо Монголоо гэсэн ийм л одоо сэтгэлээр олон улсын тавцанд ойлгуулах, итгэлцүүлэх, итгэлцлийг өгчүүлэх энэ чиглэлд ажил бол Монголын маань нэр хүнд олон улсын хэмжээнд хамтын ажиллагаанд ихээхэн жин нөлөө дээшлэн л гэж би боддог. Яг гадаад харилцааны хэм бол элбэг дорж ерөнхийлөгчийн байнга төвөгсөх бодлого. За энэнийг бол бас хоёр талтай гэж бид. Одоо энэ дэлхийн ертөнцийн байдал огцом өөрчлөгдөж байна. Манай шинжээчид энэ гадаад бодлогын салбарт ажиллагсад бол энэ юуг бол ер нь энэ цаг үед бол яаж ч өөрчлөгдөж болцсохгүй цаг үе. Тэгэхээр хятад бол манай хоёр хөрш бол энэ монголчууд юу дараад гэсэн нэг их дэмжин барин судлаачид нь бол болгоомжлох хандлагатай байна. Манай зарим одоо гадаад харилцааны салбарт олон жил ажилласан шинжээчид, геополитикчид, улс төрчид бол хоёр хуваагдцаад байна л да. Нэг нь бол ерөөсөө энэ бол байх ёстой. Ер нь Монгол ингээд төгтнөөд бид илгээ тэрврээд зүгээр сууж байна гэвэл бас сөрөг талтай. Тэгэд саяхан тэр нэгэн жил Жон Керри Монголд ажиллаад энэ огцом урдаа өөрчлөгдөж байгаа цаг үед бол энэ бодлого одоо ямар бол гэсэн юм цохиулсан гэж би сонссон. Гэхдээ би өөрийн чихээр сонсоогүй. Энэ бол бас л бодгол асуудал. Тэгэхдээ энэ төвийг захих бодлого миний бодоход зөвхөн хувийн бодлоор бол энэ байж болох асуудал гэж боддог. Та бүхэн ярих зүйл бол ер нь Америк Монголын хоорондын харилцаа тэр тулд эдийн засаг байсан шүү дээ. Яг ингээд ярихаар үүд чинь үнэхээр Хятад улсын бодлого бол дэлхийд дахинд одоо баг байлдан дагуулж байгаа энэ цаг мөчид Монгол улс ер нь Хятадтай ямар харилцаатай байх ёстой бол зүгээр яг үнэхээр тэр дэлхийн улс орнуудыг Хятад зүйлж байгаа тэр нөлөөлөл Монгол улсад ер нь ямар байдлаар ирэх бол?
ер нь энэ дээр бол маш их болгоомжтой, бодлоготой, судалгаатай хандмаар юм шиг байна. Одоо жишээлхий одоо Далай ламын айлчилж гэдэг юм уу. Ерөөсөө энэ улс орнуудын харилцаа за энэ дээр анхаарах юм бол за Америкийн томоохон хөрөнгө оруулалт ирлээ гэхэд эднэр ямар бодлогоор оруулж ирв? За тэгэхээр наад хөрөнгө оруулалт чинь урд хөрш яах вэ гэдэг асуудлыг бас бодох асуудал. Тэгэхээр ерөөсөө Монголтой харилцах харилцаан дээр энэ монголчууд хятад улс яаж хинтээ харьцаж байна? Яаж байна? Эднэрийг одоо цаашаа за бид нэр төрөөчийн би хэллээ. Аз номхон далаа, Зөв Хойд Азийн эрчим гишүүн сүг. За томоохон хөрөнгө оруулагч. Манай хөрөнгө оруулалтыг авахгүй яах гэдэг юм. Эднэр ямар бодлого байна гэдэг юм. Энд бол ерөөсөө барьцсан тодорхой. Тэгээд сүүлийн үед бол хоёр хөрш маань улам бүр ойртож байгаа. Улам бүр нэгтэрч байна. Бараг энэ одоо тодорхой хэмжээнд яригдаад. Тэгэхээр энэ дээр бол бодлоготой, судалгаатай хандаж чухам ёстой жим банкын тааруулж харьцахгүй л болвол ямраар ч нөлөөлж болно гэж байна. Манайхан ер нь болгоомжгүй мэдээлэл, хэвлэр, сошиал ертөнцөөр хөттөөд энэ төр гэдэг бол бас л тэднэрт чинь нөлөөллөг үзүүлнэ. Тийм учраас ерөөсөө нөгөөх жим банкын тааруулж зохистой харьцааны төвшөнд бид хэдгүүгээр орсгүйгээр хаашаач явж чадахгүйгээс хаш. Тэгэхээр бид нэг хэдтийг цаашаа даваад хэдтийн хэлээр явахгүйгээр гуруудах хөртөө чадахгүй шүү дээ. Очиж чадахгүй, хөдөлтөө 8 хийж чадахгүй. Аль болох энэ хоёр хөштэйг нэгт хамтран ажиллаж ойлголцож тэнд л одоо энэ эдийн засгийн 3 улсын эдийн засгийн коридор гэдэг тулгуур цэг болох уу гэж боддیں۔ Хөгжлийн. Энд л одоо бид нэр байр сууриа боддоо эзэлж тэнд энэ эдийн засгийн төлөвлөлтийн тэр юуг нь төвийн Монголд байгуулъя гэсэн санал нь одоо хүртэл яагаад яригдчихл байна л да. Тэгэхээр хятад улс энийг л биелэл болгоод ингээд аятайхан эвийн болоод аль алт одоо нөгөө дахин тэнцвэржүүлэх бодлого гэдэг шиг ерөөсөө тэнцвэртэй харьцааг бариад аль болох нэг томторж ажиллах хэрэгтэй ойлголцох. Тэгэхгүй л бол энэ бид гадагшаа ямар ч алдыг ивэл засаж болохооргүй алдаа эрсдэлтэй тийм ээ. Өчөөхөн юу гарвал тэгэл энэ сүрэл сөрөг нөлөө асар хурдан төгнө. Би яг миний хүнддэг сэдвийг сая хүндчлээ л да сошиал ертөнц гэж. Энэ сошиал ертөнц сая л гэхэд тэр хятадын иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих хэрэгтэй гэдэг нэг мэдээлэл гарснаас болоод юу болов тийм ээ. Гэтэл энэ сошиал ертөнцийг яаж явах ухаалаг болгох вэ? Энэ гадаад харилцаанд хүртэл нөлөөлж шин. Маш их нөлөөлнө. Энд бол бас жаахан одоо би буруу хэлж иж магадгүй. Ардчил, чөлөөт зах зээл хүмүүс ижил бодлоо чөлөөтэй илэрхийлэх гэхэд ийм эмзэг юм дээр бидний эрх ашиг, таны эрх ашиг, монголчуудын эрх ашиг ингэснээр юу болох вэ гэдгээ одоо бодоход энд нь ингэдэг гэдгийг одоо нөгөө нийгмийн бүх давхаргад одоо таниулах, мэдээлэх энэ талын юмнууд бас учир дутагдaltaй байгаа юм болов. Тэг хүмүүс юу бодсон санснаа яачдаг нөгөөдхийн шүүрч авдаг. Миний талбар гэж хэлдэг. Энэ миний талбар би л яах ёстой гэдэг. Энэ бодлыг одоо бас аль алдаад энэ сурчилгаач гэдэг юм уу танин мэдүүлэх. Энэ чинь ийм шүү. Бид нэр ямар орчинд байгаа. Бидний энэ оюуны одоо юуг л жаахан сэргээж өгөхгүй бол манайхан одоо үндэсний үзэл гэж үндэсний үзэл байлгүй яах вэ? Цээжэд элдэж тэгтээ эн чинь учиртай. Тодорхой хүрээ хязгаарын дотор байхаас биш нөгөө миний эрхчлөө чиний эрхчлөөгөр хязгаарлагдана гэдэг шиг бид нэр харилцсан итгэлцэл тэр байхгүй юу амд орсноо ярина гэдэг бол бас л манайхны оюуны цар хүрээ боловсролын төвшин энэ яах вэ? Эн чинь би ингээд өччихөл цааш нь энэ чинь төгнө. Тэрнээс бол ямар үр дагавар гарах вэ? Ямар сөрөг үр дагавар гарах вэ гэдэг бодмоор л юм шиг байна. Тэгэхээр энэ аль салбарт одоо залуу үед маань одоо энэ бүр нийтийг хамарсан тийм сургалтч байд юм уу? Ийм гадаад бодлогын хувьд ийм монголч нь ямар улс вүлээ яах вэ гэдгийг бас бодож яхах зүйт юм болов уу гэж бодно. За баярлалаа их үзэгчдээ. Өнөөдөр байна зочин Шинжлэх ухааны академийн хүрээлэнгийн олон судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан шинжлэх ухааны доктор профессор Баатаргой байлаа. За үнэхээр бид хоёр улсын харилцаанд эдийн засаг ямар их нөлөөлөлт байдаг вэ гэдгийг бас үзэж та бүхэн тодорхой хэмжээнд мэдрүүлсэн байх гэж бодож байна. Тэр сошиалт хүн бүр анхаараасаа гэдэг зүйлийг би бас дахин зочдтойгоо ярилцсан хоолндоо хэлдэг. Урилга бүтээгч хүрэлцээс танд их баярлалаа. Таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Анхаарч үзэж та бүхэндээ баярлалаа.